За тэгэхээр Монгол Улсын хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын зээлийн ангилалд одоо чанаргүй буюу муу гэдэг ангилалд орсон. За зээлийн одоо гэрээний дүн бол хамгийн үлэмж тоотой нэг компани бол одоо Эрэл компани байгаа. За Монгол Улсын одоо нийслэлийн Улаанбаатар хотын барилгажуулалт, гэр хорооллыг барилжуулах ажил, за үүн зориулаад барилга үйлдвэрлэх комбинат байгуулна гэж зээл авсан байдаг. За тэгэхээр энэ бол одоо салбарын хувьд бол яг харахгүй стратегийн чухал асуудал. Тэр учраас Хөрлийн банк бол зээл олгосон байна. За гэтэл энэ зээлийн эргэн төлөлтүүд яагаад хийгдэггүй вэ? За хамгийн их одоо олон нийтээс анхаарал татсан зээлүүдийн нэг байна. Шүүх хурлууд нь удаа дараа хойшилсон. За Хөрлийн одоо банкны үеийн удирдлагууд, за өнөөдрийн удирдлагууд ч гэсэн одоо хамгийн их бас асуудал тавьж, за улсын хурлаас өнгөрсөн хавраас эхэлсэн энэ Хөрлийн банкны сонсголууд дээр бас удаадараа яригдаж байсан юм асуудал байгаа. Тэгэхээр энэ одоо өндөр дүнтэй энэ зээлүүдийг аваад яагаад зориултын бусаар зацуулж чадаагүй вэ? Энэ дээр ямар одоо хүндрэл бэрхшээл үүссэн гэдгийг одоо энэ Эрэл компани удирдлагуудаас асуумаар байна. За 7 номерын микрофон Эрэл ХХК-гийн захирал Эрдэнэт. Байна уу? Байна уу? Ажиллаж байна уу микрофон? За өнөөдөр та бүхэнд өдрийн мэнд төргийа. За би саяын 3 асуултанд хариулъя. Тэгээ яагаад одоо зээлээ төлж чадаагүй өнөөдөр хүрсэн юм бэ гэж яах шиг байна. Энэ бол засгийн газрын 2 тогтоол одоо өнөөдөр хэрэгжээгүйгээс болоод засгийн газрын 2016 оны 5 сарын 9-ний өдрийн 254 дугаар тогтоол одоо бас хэрэгжээгүйгээс болоод өнөөдөр ийм байдал үүссэн юм аа. Гэхдээ үйлдвэрүүд бас ажиллаж байгаа. Өнөөдөр бас тэгээд зөв зүгээр суугаагүй. Өнөөдөр Улаанбаатар хот бол нийслэлийн орон сууцны корпорац Германы хамтын ажиллагаатай хамтраад Тахилтын айманд одоо өнөөдөр бол цэцэрлэг, за дээр нь бол одоо амны орон сууцыг байраар сольдог Германы хамтын ажиллагааны зургаар 2 давхар Таун хаусыг одоо эхний ээлжийн 20 барилгыг бол одоо сая цайз зах дээр эко цайз хотхон гэдэг дээр барьж хүлээлгэж өгсөн. За энэ дээр бол харин одоо манай улсын хурлын гишүүн одоо Инхбаатар гишүүн очсон, Булган туяа гишүүн очсон, дээр нь хотын дарга Сумьяавазар очсон, за ерөнхий сайд байна очсон. За ингээд тэр юуг бол үз танилцсан. Үүндээ энэ барилга бол Германы дэлхийн хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон. Дэлхийд өнөөдөр тэргүүлдэг ийм хүчин чадалтай үйлдвэрээ. За энэ үед нь бол одоо бас сайтар Германы ИБАО үйлдвэр бол Монголын Эрэл компани бол дэлхийд тэргүүлэх хамгийн орчин үеийн хамгийн том үйлдвэрийг хөдөлж авсан гэдгийг бол одоо сайтан дээр тавьсан байж байгаа. За тэгээд дээр нь бид бол хэрвээ яг корона саяын энэ үед бол корона морон тахал гэдэг одоо бас нэлийн хугацаанд тасалдлаа. Дэлхийн олон улсын эдийн засгийн санхүүгийн байдал хүндрэлтэй, түүнийг дагаад Монгол улсын эдийн засгийн байдал бас сайнгүй байгаа. Бид энийг хүлээцтэй харж байгаа. Түүнээс үйлдвэр ажиллахад бол одоо бэлэн өвөл зөнгөө одоо ингэ ажилдаг. Одоо өнөөдрийн Улаанбаатар хотын нэг том гамшиг болсон зүйл байна, утааны асуудал байгаа шүү дээ. Уул нь гэр хорооллыг дахин төлж энэ утаанаас салгах, жорлонго хөрсний бохирдол, усны юунаас салгахаар ингэж зориулж стратегийн ач холбогдолтой төслөөгөөд ингэж одоо тогтоол гарсан. Өнөөдөр бол жишээ нь бид 5 жил зогсож байна. Энэ 5 жилдээ хэрвээ ажилласан бол Улаанбаатар хотын 40%, гэр хорооллын 40%-ыг барилгажуулаад 40 мянган яндан, 40 мянган жорлонгууд бодтойгоор байхгүй болох байсан. За яг бид бол өнөөдөр бол бас энэ санхүү эдийн засаг, улс орны дэлхийн одоо энэ хүндрэлтэй байдлыг бол ойлгож байгаа. Гэхдээ бид бол одоо өнөөдөр бол тодорхой хэмжээнд бол ажиллаа явуулаад ажиллахад бэлэн байгаа. Үйлдвэр бол сая ашиглалтанд орсон хамгийн сүүлд ихтэл одоо энэ сая цайз захын 20 айлыг би сая ярьлаа шүү дээ, тийм ээ. Энэ бол одоо Facebook бүх юмдаар тавигдчихсан бүх юмуд нь одоо ингэ байж байгаа. За саяын тэр 2 дахь асуулт нь бол энэ бэлэн мөнгө одоо кассаар гарсан байна. Тэгээ манайх бол 33 жил болж байгаа компани л да. Өнөөдөр бол хамгийн нээлттэй ил тод шилэн байдаг. Өнөөдөр Монгол улсын социализмын үеийн одоо 3 том үйлдвэрийг бол дуудлага худалдаагаар авсан. Тэр нь бол одоо байшин үйлдвэрлэл комбинат, дархны цементийн үйлдвэр. За тэгээд дээр нь бол Монголын хамгийн анхны барилгын материалын үйлдвэр, тоосгоны үйлдвэр 3-ыг бол ингэж аваад өнөөдөр хүртэл бол ажилчдын одоо өнөөдөр хамгийн орчин үеийн одоо бас сургалт энэ мэрэгжил дэвшлэх курст хамруулад дэлхийн орчин үеийн технологиор шинжилээд
Өнөөдөр зах зээлийн одоо энэ ээдрэтэ 30 жилд бол ингээд аваад технологийн шинжилгээд одоо ингэж ирж байгаа. Ийм одоо багтам сайхан амжилттай хамт олон байд юм аа. Ингээд нийтдээ өнгөрсөн зууны Улаанбаатар хотын 80% бол дангаараа барьсан. Бид мэдж байгаа 3 4-р хороол 13, 14, 15 тэгээ бүх соёл, имлэг, сургууль, цэцэрлэг энэ бол ганцхан орон сууц барьдаг уу? Иж өрөн хот тосгон барьдаг үйлдвэр шүү дээ. Тийм учраас энэ засгийн газартайгаа хамтарч одоо над анх гэж ийм урилга өгсөн юм аа. Энэ байж гин одоо ингээд хөгжлийн төлөө түншлээ. Тэгээ энэ дээрээ бол одоо нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалтыг хийгээч. Танаа үйлдвэрүүд одоо өнгөрсөн зууны Улаанбаатар хотыг ингэж барьж байгуулсан гэсэн ийм урилгыг 2013 оны 3 сарын 24-ний өдөр одоо өгсөн байна. Ингээд Билвискад одоо ингээд болсон. За энэ дээрээ бол одоо энэ сэтгүүлийг бас ингээд тухайн үед бол Улаанбаатар хотод 184 мянган өрх байжээ. Ингээ 13 онд одоо энийг хэлээд энэ бүх Улаанбаатар хотын гэр хорооллыг одоо ингээд барилгажуулаа. Одоо энэ биш үү? Дандаа гэр хорооллыг одоо ингэж барилгажуул гэсэн ийм төлөвлөгөө бидэнд ийм юутай өгсөө. За энийг бол бид бол өнөөдөр яг сайхан хүлээж авсан. Юуг бол өндөө нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт хийя. Нийтийн төлөө одоо энэ дээр ажиллая. Үйлдвэр юу вэ? За ингээд дараагийн жилд нь одоо 14 онд нь бас одоо ингээд хотоо эзэнтэй болгоё гэдээ одоо бас ийм сайхан юу хийгээд бас энд нь бид өргөдсөн, бас энд нь оролцсон. За ингээд энэ дээр нь одоо бас ингээд урилгатайгаа одоо ганцхан барилга барихгүй шүү одоо Эрдэнэ хотоо байшин өдөр хэмээн эрэл компани замтай харгуутаа тогтчлолтоо гэрэлтүүлэхдээ бүх юмтай нь одоо өнөөдөр иж өрөн хот тосгон барья гэдэг. Ингээ энэ бол одоо маш сайхан одоо санаанууд байсан. Энэ бол үндэсний эдийн засгийн хөгжлийн яам, үндэсний хөгжлийн газар энэ төр одоо бүгд нийлээд энэ урилга нь энэ байж гэнэ гэдэг. За ингээд тухайн үед бол бас бидэрт хөгжлийн банкны маань танилцуулга энэ байж байна 13 онд. За одоо энэ дээр юу гэсэн гэхээр энэ Аралжааны банк, Хөгжлийн банк хоёр юугаар ялгаатай вэ? Аралжааны банк бол мөнгө угаадаг. Хөгжлийн банк бол одоо Монгол улсын хөгжлийг авч явдаг. Тэр учраас танаа төслийг бид сан хүйжүүлнэ. Олон улсын бонд, олон улсын төслөөс одоо энэ хөрөнгийн их үүсийг гаргана гэдэг юм. За тэгээд дээр нь бол зээлийн хүү бол хамгийн бага хугацаагүй зээл өгнө. Одоо энэ дээр бичээстэй шүү дээ. Би харуулж байна. Хугацаагүй өгнө. Танаа төсөл Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган өрхийг хизээд барь дуусна. Тэр хүртэл одоо өнөөдөр хугацаагаар өгнө гэсэн би ийм ойлгоцыг тухайн үед авсан. За дээр нь одоо өнөөдөр барьцаа хөрөнгийн бол уян хатан байна. Төслөөр нь одоо өнөөдөр тийм барьцаар наа гэсэн ийм юутай. Дээр нь өнөөдөр хөгжлийн банкуд ашиг гол биш ээ. Өнөөдөр экологийн нийтийн бөгөөд нийгмийн төслийг сан хүйжүүлнэ гэдэг энэ онцлогийг одоо хажууд энд тавьсан байна. Энэ дээр энэ цэнхэр дээр. За ийм байдлаар бол би мэдээж улс орондоо дандаа нийгэм нийтийн төлөө манайх бизнес эрхэлдэг. Тийм учраас өнөөдөр Монгол улсын хөгжлийн гараа бол бонд босголоо, засгийн газар үн цаас гаргаад олон улсаас одоо өнөөдөр бонд босголоо. Дээр нь хөгжлийн банк байгуулагдлаа. Дэлхийд одоо өнөөдөр олон орн хөгжлийн банк байгуулж улс орныхоо хөгжлийг одоо авч явсан ийм сайхан түүхтэй. Тэрний нэг нь манай Монгол улс гарцаагүй мөн ингэж одоо би хүлээн зөвшөөрж яасан. За тэгээд дээр нь бол дэлхийн олон улсад одоо уур амьсгалын өөрчлөлтөөр Монгол улсын хүлээсэн 195 оны Парисын хилцээр ийн байж байгаа маа. За энэ дээр бол одоо байгаль орчны яамнаас одоо ийм бүр тохимол юутай ингээд олон улс хүлээсэн Монгол улсын хүлээсэн үйлдийг ингээд стандартыг бүгдийг ингээд тавьцсан гаргасан. За яг энэ үйлдвэрийн стандартыг хангасан үйлдвэр манай эко ногоон үйлдвэр, байшин үйлдвэр гэмээр болсон. За хот маань өнөөдөр бол одоо харамсалтай яг ийм байгаа. Энэ баг. Энэ бол одоо бас байгаль орчны яам, хотын захиргаанаас гэж хамтж гаргасан юм шүү дээ. За бидний одоо өнөөдрийн баригдсан байгаа үйлдвэр маань бол одоо ийм сайхан үйлдвэр ээ. За энийг би өөрөө хийгээгүй. Өнөөдөр энэ манай төр засгаас, манай засгийн газраас энэ үйлдвэрийг бол 100-ны шилдэг бүтээн байгуулалтаа гэдээ ингэж өгсөн. За энд нь бол энэ үйлдвэрийн одоо энэ бүтээн байгуулалтыг бол одоо бүгдийг энэ дээр ингэж харуулсан. Ерөнхий сайд энэ дээр очсон. Ерөнхий сайд манай үйлдвэр дээр үзээ гэр хорооллын дахин төлөлтийн туршилтын байрыг үзсэн. Гандан дээрсэн нийтийн орон сууцыг хараад өнөөдөр бүх засгийн газрын гишүүддээ бол энэ 200 одоо өнөөдөр сургууль цэцэрлэгээ одоо энэ үйлдвэрээр бариулаач ээ. Энэ гэр хорооллын дахин төлөлтөө хийлгээч ээ гэдэг үүргийг үе үеийн хотын захиргааны дарга холбогдох одоо эрүүл мэндийн сайд, боловсролын сайдтай бол үүрэг өгчээсэн. За тэгээд үйлдвэрийг бол одоо ашиглалтанд аваад төрөөсөө бол одоо бас одоо ийм шагнал гардуулсан. Жилдээ 3 аж ахуй нэгжид өгдөгөө. За энэ үйлдвэр ямар ач холбогдолтой вэ гэдгийг одоо энд нь энэ ерөнхийлөгчийн одоо яг жинхэнэ тогтоолоор зарилгаар. Тэгээ энэ бүтээн байгуулалт бол эко үйлдвэр болсон байна. Өвөл зөнгөө ажилтг юм байна. Гэр хорооллыг дахин төлөх юм байна. Орчин үеийн шин технологид дэвсэн байна. Хүнээс хамаарах алдаагүй юм байна. Одоо энэ хамгийн их нотчлаа. Гэхдээ би нотлох баримтаар би өнөөдөр ингэ Хяналтын ерөнхий сонсгол хийсэн. Энд та оролцоо.
энд яг та ярьж исэн юмнуудаа ярьж байна. За энэ сонсголын хяналтын ерөнхий сонсголоос гол ялгадах зүйл болвол нотлох баримтыг танилцуулна, нотлох баримтаас асууна, нотлох баримтын хүрээнд хариулна гэсэн ийм дэгтэй. Тийм учраас та энэ дэгт багтаж зөвхөн сая гишүүдийн асууж байгаа, нотлох баримтаас асууж байгаа асуултанд тодорхой хариулахыг танд зөвлөж байна.